За тэгэхээр би найзгаан бизнес туслаад ер нь бол жоон сурчлаад өгье гэж бодсон. Тэгээд та нар сайт руу ороод ингээд дурны пүүсэн дээр дараад купон оруулах хэсэг дээр нь time loop ZZZ гэж оруулснаар 5% хөнгөлт авч чаднаа. Тэгээд ер нь одоогийн нэг 5% хөнгөлт гэдэг чинь маш их шүү дээ тий. Тэгээд би description хэсэг дээр оруулчихна тий. Санаа зовлтгоо. За hi guys. За тэгэхээр юу байцгаан тэгээд би Christmas өдргээд ер нь бол нэлээд завгүй яваад байлаа. Тэгээд бичлэг оруулахгүй байсан бол уучлаарай. За тэгээд бичлэгэндээ орцгоо тэгээд Denver Suns-ын тоглолтоор эхэлцгээе. Тэгээд энэ тоглолтын дээр Kevin Durant 27 оноо, Bradley Beal 27 оноо унгаагаад нийтдээ 54 оноо унгааснаар Denver-ыг хожиж чадсан. Тэгээ өөрөө өдөр нь бол Denver-ыг хожихгүй яваад байна. Тэгээд бас юутай холбоотой юм бол тий. Тэгээд ямар ч тач Suns бол хожсон. За тэгээд дараагийн Christmas-ийн тоглолт бол тэгээд Spurs болон Knicks-ийн тоглолт байна. За тэгээд Victor Wembanyama-ийн тоглолтын дээр бүр галзуурсан. Энэ бол түүхэн стат хийсэн. Дааш тэгээд одоо манай Knicks-ийн тэг их тавал маань үнэхээр сайн тоглосон. Тэгээд Spurs хүчин мөхсцэн, хожигдсан. За тэгээд Wembanyama 42 оноо, 18 rebound, 4 assist, 1 steal, 4 block гэсэн статыг өгөн хийсэн юм байна. Тэгээд дааж хожигдсан. За харин манай Michael Bridges бол Christmas-аар Knicks-ийн түүхэнд 2 дахь их оноо авалтыг хийсэн. 41 оноо, 1 rebound, 4 assist, 2 steal, 2 block гэсэн стат хийсэн байна. Тэгээд 3-аас 9 шидэж 6-ыг нь оруулсан байна. За тэгээд Michael Bridges нь бол маш сайн тоглож шүү дээ. За тэгээд дараагийн Timberwolves эсрэг манай Dallas-ийн Christmas-ийн тоглолт байна. За тэгээд энэ тоглолтын дээр Anthony Edwards 26 оноо, Randle 23 оноо авснаар энэ бол Timberwolves хожигдсон. Тэгээд энэ тоглолтын дээр манай Luka эхний 16 минут тоглоод гэмтээд гараа авчихсан. Тэгээд нэг сар гараагаар тоглохгүй байх гэсэн одоо мэдээлэл гарсан. За тэгээд одоо Christmas-ийн тоглолт юм да тийм. Гэхдээ Kyrie 39 оноо авсан байсан уг нь. Тэгээд тийм да. За тэгээд дараачих нь болохоор Philly-ийн эсрэг Boston-ийн тоглолт байна. За тэгээд манай Philly-ийн их гурвал маань гурлаа тоглосон. Тэгээд энэ тоглолт дээр Tyrese Maxey бол үнэхээр тийм өөр байсан. 32 оноотой double хийсэн. Тэгээд Бостонгийн хувцсыг харахад амар гоё харагдаж байгааз нөө хөлний эрт үзэн амар гоё тийм улаан тэг яг Christmas-ийн тоглолт гэж амар хүндэтгэж ирсэн харагдсан. Тэгээд Embiid бас байгаа нь бас Philly-д хожил авахд бас нөлөөлж ийн гэж би бол харсан. За тэгээд дараагийн Christmas-ийн тоглолт бол мэдээж Golden State Warriors-ийн эсрэг Lakers-ийн тоглолт байна. За тэгээд угаасаа энэ бол Christmas-ийн баг хамгийн их үзэлтэй, хамгийн шууган тарьсан, хамгийн тийм үзүүчтэй тоглолт болдог. За тэгээд Curry ингээ 3-0 байгаад ингээ шидэж тоглолтыг барьсан. За тэгээд Austin Reeves залгуулад дахиад free throw шидэж 3-0 болгосон. Тэгээд time out авсан. Steve Kerr. Тэгээд time out-аас гарч ирээд Curry ингээ 3 шидэж дахиж барьж байгаа. Тэг ингээ өвтгийг гарвуугүй юу гээл амар бодоол тий. Бүх цагийн номер шидэгч хүн юм байд юм байна гэдэргээл байжсэн чинь Austin Reeves гарч ирлээ. Тэгээ JJ Redick-ийн хөлбөр. Тэгээ Austin Reeves ингэж эцсийн цэгийг тавиад Lakers очсон доо. Тэгээд Golden State-ийн фэнүүдэд хүндээсэн баг. За тэгээ залгуулаа шууд MVP-д маш хүчтэй өрсөлдөж байгаа Shai Gilgeous-Alexander-ийн тийм гайхалтай тоглолтуудыг ярив. Тэгээ Indiana Pacers-ыг бол ингэж хожчихсон. Тийм амархан харагдчихлээ. Shai-д бол. За тэгээд өчигдөр бол OKC Memphis эсрэг тоглосон. За тэгээд Memphis яагаад тийм улаан өмсгөлтэй байна л тий. Тэрийгээс хараад гайхсан. За тэгээд Shai мэдээж тийм галзуу тоглолтуудаа хийсэн, дахиад хоцсон. Тэгээд MVP-д яагаад авч болохгүй шүү дээ. За тэгээд би нөгөө л нэг онцолдог байгаа дахиад л онцолж байна. Яг үл тэд нар үнэхээр сайн тоглож байна. Atlanta Hawks. За тэгээд Trey Jalen Johnson хоёр нийлээд 57 оноо унгасан. Тэгээд Bulls-ыг хоцсон. Тэгээ энэ бол маш өндөр оноо авалттай тоглолт болсон. Нийлээд 200 хэд вэ? 74 оноо авалт хийсэн баха. Тийм. Бас маш өндөр оноо авалттай тоглолтууд болсон байлээ. Тэгээд Trae Young бол тэгээ overrated биш гэдгийг бас батлаалаа тэгээ хүмүүсийн бодлыг өөрчлөх гээд хичээгээл нь тэгээд та нар гэсэн Trae-ийг сайн тоглож гэж бодоорой тийм. За тэгээд залгуулад Heat болон Hawks-ийн тоглолтыг яриа. Тэгээд энэ тоглолтын дээр Jalen Johnson 28 оноо, тэгээд DeAndre Hunter 26 оноо унгасан. За тэгээд дахиад хоцсон ойрууд бол тийм улам сайн болоод байна. Бас плей-офф доош магадгүй.
За тэгээ Memphis-ийн бас чимээгүй хожиж сурлаа. Pelicans-ыг хожсон. Тэгээ энэ тоглолтын дээр Jaren Jackson бас нэлийн дажгүй 3 шидээр нэлийн их оноо авсан бэлээ. Тэг. Тэгээ Jazz зүгээр л гошоо манайхаа. За тэгээ манай Kaminga маань career high болох 34 оног авснаар Clippers-ыг хожсон. За тэгээд их бас үзэхэд урамтай тоглогчдын нэг гэж бас би боддог. За тэгээд залгуулад Phoenix Suns-тэй тоглосон. Тэгээд бас 34 оноо авсан. Тэгээд хожсон. Тэгээд ер нь бол бас ирээдүй гэж яригдж байгаа Golden State Warriors-ийн. Тэгээд бас тийм л байна. За тэгээд дараачих нь болохоор Charlotte-ийн эсрэг Wizards байна. Тэгээд энэ тоглолт бол маш гоё тоглолт болсон. Тэгээд манай Wizards хожсон. Тэгээд манай хотын баг ингэж хожоод тангууд бас их тэг баярлдаг юм бэлээ. Melo угийн сайн тоглосон. Тэгтээ Pool болон Coulibaly хоёр эсрэгээр нь маш сайн тоглосон. Тэгээд нийлээд 45 оноо авчихсан байсан. За тэгээд Wizards-ийн хожлоор өндөрлсөн. Bucks л өөрөө үед бол маш сайн тоглож байгаа. Тэгээд Nets-ийн эсрэг тоглосон. Гэтэ энэ тоглолтын дээр бол Nets хожсон. Яа тэгвэл Cam Johnson бол энэ тоглолтыг бүр алаа хийчихсэн Bucks-ыг. Одоо ингээд 3 шидэн харж байгаа алдаатай. Тэгээ энэ бол хожлын цэг байсан гэж би бодож байна. Ингээ алдаа аваад нэг шидээ. Тэгээд оноо ер нь бол тасарч байгаа маа. Тэгээд Nets хожсон. За тэгээд Joel Embiid-тэй Philly бол ер нь бас өөр юм бэлээ. Тэрийг бол бас мэднэ. Гэтэ бас дутуу үнэлж исэн байна. Тэгээд Tyrese Maxey Embiid хоёр нийлээд 32 оноо унгаад 64 оноотой тоглолтыг ер нь шийдсэн. Тэгээд Embiid бол ирснээр маш ашигтай юм байна. Philly ер нь бол бас хожиж эхэлж гин гэж харж байна. За тэгээ үлрэлт гиснээс хойш East-ийн нэгд байсаар л багад багийн талаар ирцгаая. Тэд нар бол мэдээж Cavs. Тэгээд сүүлийн 6 тоглолтоор алж хожсон байна. Тэгээд хожигдохгүй явсаар л байна. Тэгээд хоёрт байгаа баг нь Boston байгаа 23 хожилтэй. Тэгээд Cavs 27 хожилтэй явж байна. Ердөө 4 л хожигдсон байна. Тэгээд уусаа плей-офф бол ингээ бат юм шүү дээ. Тийм баг. Би бол тэгж л харж байна. За тэгээ багийнх нь лидерүүд байхгүй байхад л хожоод байна Орландо. Тэгээд Nets-ийг хожицсон. Бүр бариад хожицсон. 12 оны зүрдээ явж исэн ба шүү дээ. Одоо ингээ харангуй. Тэгээд 1 оны зүрдээ хожицсон. За тэгээд дасчуулагчийг магтахгүй харахгүй ийм гой хөлбөр зурж өгсөн. Тэгээд Cole Anthony ингээ суларч гарч ирж лейап хийгээд тэг хожицсон байгаа. Гоё байгаа шүү дээ. За тэгээд Heat Orlando-гийн тоглолтыг яриа. Тэгээд Heat Orlando хоёр бол маш амар өндөр хамгаалалттай тоглолт болсон. Тэгээд Tyler Hero эцсийн цэгийг тавьж бас ингэж баазар баян тэгээд клатч хидэлт хийсэн. За тэгээд no Jimmy no problem гэдэг юм шүү дээ баг тий. За тэгээд no Luka no problem тий. Kyrie 46 оноо унгаасан байна. Тэгээд Kyrie бол Luka-г байхгүй бол үнэхээр сайн тоглодог. Лидерийн үргийг маш сайн гүйцэтгэдэг тий. Энэ бол хуучны Kyrie-г бол би харсан. Тий. Йоо. Тэгээ манай Лука MVP авах магадлал нь бол нэлийн буурчихлаа гэж би харж байна. Яа тэгвэл 65 тоглолт оролцох ёстой. Тэгээ 65 тоглолт бараг оролцож чадахгүй байх гэж би бол бодож байна. Тийм учраас энэ аврагын төлөө энэ бол зүтгэх байхаа. Манай Dallas. За тэгээд Boston Indiana-тай 2 дараалж тоглосон back to back game те. Тэгээ эхний тоглолтын дээр нь Jaylen Brown 44 оноо авч бүр үнэхээр эзэрхэж хожсон. Бүр онооны зүрх мөрөнд яа гэдэг юм бэ те. За харин дараагийн тоглолт дээр бол Индиана багаараа сайн тоглосноор Бостонг буулгаж авсан. Тэгээд Халибуртон ер нь бол маш жаргалтай харагдчихлээ те. Бостонг хожоод тэгээд За тэгээд Хьюстон болон Timberwolves нар тоглосон байгаа. Тэгээд тоглолт 1 онон дээр шийдэгдсэн. Тэгээд Timberwolves хожсон. Яаж вэ гэвэл энэ үлрэлт маш онцгой 3 шидэж байгаа. Антони Эдвардс маань 3 шидэд тэгээд эцсийн цэгийг тавьсан. Тэгээ хожсон бэлээ. Сонирхолтой 23 секунд үлчээд тах тий. За тэгээд дараагийн тоглолтын дээр нь Spurs-ийн эсрэг Timberwolves тоглосон байгаа. Тэгээд Wemby бол адилтны мангас болцсон бэлээ. Тэгээд барын бамрыг баг дээр нь дарч чадаагүй байлээ. Одоо тэгээд аимшигтай бар болно. Тэгээд Wemby яа уг нь бараг л Timberwolves-ийг бараг ард залах шахсан да. Тэгээд туршилттай тоглогч нэмдэг хожсон доо. Тэгээд юу н сэргийн босгол масгалтай маш сайн хийчих юм бол Spurs бол явандаа бараг яа чанга өгöd энийг болохоор хэлсэн шүү. За тэгээ харин дараагийн тоглолтын дээр хараа маш тий сонирхолтой болсон Хьюстонгийн энэ одоо яаж байгаа юм бэ тийм Амин Томпсон ч жудоч юм байсан байл ш сакс ч юм биш.
Тэгээд 7 тоглогч хөөгдсөн тохиолдол гарсан. Тэгээд ойрын хэдэн жил 7 тоглогч бол хөөгдөж байгаагүй баха. Яа, бас амар шидэж байна. Барилдвал ер нь бол алхаар байна. За тэгээд дараагийн тоглолт нь бол Lakers болон Sacramento Kings-ийн тоглолт байна. Тэгээд энэ тоглолтын дээр AD бол маш сайн тоглосон, гайхалтай double хийсэн. Тэгээд энэ үлрэлт AD Sacramento Kings-ийг 4 хожигдсан байсан. Тэгээд өмнө 10 хэд үлээ нэг тийм хожигдолтой яваадсан шүү дээ. Sabonis эсрэг тэгээд 4 хожигдчихлоо. Энэ бол дасжуулагчийн буруу юу эсвэл тоглогчт нь үнэхээр л муу тоглоод байна уу эсвэл Lakers үнэхээр сайн тоглоод байна уу тий. Тэгээд D-Log трейдлсэн байсан. Тэгээд Lakers-ийн фэнүүд D-Log нь бол удахгүй санаж эхлэх баг. Finney Smith-тэй салсан байсан. Тэгээд тийм л андаа Lakers-ийн хувьд бол. За тэгээд бичлэгний төгсөл та нарт ид шидэг үзүүлье. Яа. Хэлэх үг алгаа. Юу вэ те? Яач ба те? Араараа гаргасан developer юус. Яа, тэр баазар штэ бол. Ийм л уран мэдрэмжтэй тоглож байна да Curry гэж. Тэгээд Curry зодог тайлбал. За муу юм яриа яах. За баяр та.